гэж юу вэ гэвэл тодорхойлтыг хэлж өгье. Дохионы хил гэдэг нь өөрийн гэсэн дүрмтэй нүүр хувирал болон 3 гарын хөдөлгөөн бас биеэр илэрхийлдэг бие даасан их хил. За сонслол бишэлээр гэдэг их хил нь дохионы хил. За бид дохионы хилийг сурахын тулд хамгийн эхлээд хурууны үсгийг сурсан байх шаардлагатай. За хурууны үсгийг сурахын тулд бид хурууны үсгийг яаж хэлэх вэ гэвэл бид нар юм хурууны үсгийг дүрслэхтэй, илэрхийлэхтэй бүрэн хэмжээтэй заавал. За баруун гар ингээд дүрхэж. За маш сайн. За энэ 45 градусын налуутай. Ерөөсөл ийм байдалтай байна. Тийм ээ? За бичихтэй яах нь вэ? Ингэж бичнэ. Ингээд доошоогоо харс үсгнүүдийг өчөөд бугуугаа ингэж хөтлөж өгнө. За тэгвэл эхлээд бичээд үзье нэг. За явлаа. Б. Энэ самбарт харагдчихэв тийм үү? Давхраас хараад яваад байгаа. За Б. Зүйтэй. За дараагийнх нь. Г. За маш сайн. Д. Е. Ж. З. Гурван тав бичиж чинь тийм үү? Энэ сум заасан минь харж байна уу та нар? Маш сайн. За З. И. Хагас. Д үсэг шиг адилхан бас буугаад утгаш нэр болчих тийм. Хагас. К. Урагшаага сунтай К. За Л. М. Н. О. П. Р. С. Т. О. У. Ф. Х. Ц. Ч. Иш. Зөөлөн тэмдэг. Жарныгийн. Хатуугийн тэмдэг. Ю. Я. За маш сайн. За хурууны үсгийг ингээд хурдан цуур харгачлалыг багш нь заагаад өгье дөхөө. За энэ дээр гарын байрлалууд хоорондоо төсөөтэй бас өсгөнүүд байна. За жишээлбэл эхний 2 хуруу байна тийм үү? За бид нар эхлээд юу гэсэн бэлээ 2 хуруугаар Д. К. Садлаглаа. Л. Нийлүүллээ. П. Дэш нэгэд У. Нийлүүллээ. С. Энэ 2 гарын байрлал орсон хурууны өсгөнүүд хоорондоо төсөөд идэг. Төсөөтэй. Тийм үү? За дараагийнх нь Г. За ингээд барихад Г байна тийм үү? За тэгвэл дээш нь болгоо. Өөр л үгээ ингээд татвал зөөлний тэмдэг. Гатгч нэнгүүл хатуугийн тэмдэг явууч. За маш сайн. Хатуугийн тэмдгээр илэрхийлэх. За мөн яах нь? Им үсэг. За салгахад им тийм ээ? Нийлүүлэхээр Т. За ингээд дээш нь үү? Иштэй. Энэ 4 үсэг гарын байдал яах нь? Төсөөтэй яах нь? Хурууны байдлал тийм ээ? За С гэж юм тийм үү? С. Х. Эдгээр ойролцоо төсөөтэй байгаа. За хатна. Дахиад С. Х. Ингэж хийдэг байна. Эдгээр төсөөтэй. За ингээд 35 үсэг маань ингээд илэрхийлэгч чинь хурууны гарын байдлаар тийм ээ хуруугаар ингэж илэрхийл. За дахиад нэг явъя хэдүүлээ дахиад нэг давтъя. За давтъя. А. Б. В. Г. Д. Е. Ё. Ж. З. И. Хагас. К. Л. М. Н. О. О. П. Р. С. Т. О. У. Ф. Х. Ц. Ч.
иш, ишчээ, зөөлний тэмдэг, жарныгийн, хатуугийн тэмдэг, юу, яа. Баяр хүргэе, маш сайн байна. За, одоо бид хурууны үсгийг гар хуруугаа хөдөлгөж тооцооллоо өгнө. 1 2 3 4 5. За 6 гэхээр дэвцгэр дээрээ чигчийнхээ уруугаа авчраа тавь. За энийг нөгөө харилцагч хүнтэй харуулна. Тийм үү? Ингэчээр хүн харахгүй хід гэж харахгүй. Тийм учраас харилцагч хүн рүүгээ харуулж 6. За дараагийнх нь 7 8 9 10. За ингэж хэлж болно. Эсвэл 10 гэж хэлж болдог байна. 10 11 12. Түрүүний нөгөө нэг оронтой тоонуудад давтаж хэлж байгаа биз? 13 14 15 16 17 18 19 20. За мөн 2 тэг. За хэдүүлээ 10-ын дотор хаагаар явъя. 30 40 50 60 70 80 90 100. За 100 мөн үү? За маш сайн. За тэгэхээр тоог бид нар яах нь юунд ашиглагдах вэ? Хүний төрсөн он сар өдрийг тоонд хэрэглэдэг тийм ээ. За мөн та хэдэн настай вэ гэж асуухад тоо бас ашигладаг тийм ээ. За тэгвэл та хэдэн настай вэ? За мөн ялгаагүй. Хурууны үсгэн дээр таны нэр хин бэ? За хоёр янзаар асууж болж байна. Таны нэр хэн бэ? Толгойгоо өргөж асууд бас болж байна. Таны нэр хэн бэ? Таны нэр хэн бэ? Ингэж хоёр янзаар асууж байна. За энэ хурууны үсгийг хүний нэр буюу оноос нэрэн дээр яах нь хурууны үсгийг ашигладаг. За жишээлбэл өөрийнхөө нэрийг хэлье тийм ээ. Бүгд хүүхэд болгоо одоо өөрсдийнхөө нэрийг хэлээрэй. За жишээлбэл та нар надаас асуу. Таны нэр хэн бэ гэж асуугаарай. За таны нэр хэн бэ? Яг эсвэл нөгөө утгаар нь таны нэр хэн бэ? За хариулахдаа миний нэр. За харж байгаараа хүмүүс энэ дээр үсгнээс ингээ харж байгаараа. Уншаарай. Is ир ин че и им гэ. Оо маш сайн. Сарн чимэг. За одоо өөртөөхөө нэрийг бичиж чадах уу? Чадна. За хэн бичих вэ? За нэрээ бичиж. За. Миний нэр Х ин Г ир З О Л. Оо баяр хүргэе. Ямар мундаг юм бэ? Маш хурдан сурталчлаа. За нэрээ хэлээрэй. Миний нэр Б О Л Г О Н. Маш сайн. Урт үсгийг яаж чинь хүмүүс анзаарсан уу? Хоош нь ингэ татаж чичдэг байна. Оо. Оо. А. У. За маш сайн. Өөр хэн бичих вэ? Нэр бичих юм. За бич.
Маш сайн баяр хүргэе. За өшөө нэрийг бичих дутуу хөвгтэй нэ. За бичээрэй. миний нэрийг Ц Э Ир Э Н Д А Иш. Иштэй болчлоо. Зүгээр иш тийм ээ. Маш сайн зүг бай. За баяр хүргэе. Оо зүгтэй маш сайн байна. Баяр хүргэе. За бидний нэрийн өмнө хэний нэр байдаг гэлээ? Аав. За аавыг бид нар ингэж дүрслэлт илэрхийлдэг. Аав. За тэгвэл аавынхаа нэрийг бичиж сурыг хэдүүлээд өгөө. За миний аавын нэр. За манай хүүхдүүд уншиж байгаарай. Энэ юу гэж байна? Уншаарай. B A T O L I Батүл. Оо ямар сайн бэ мундаг. За өөртөө аавынхаа нэрийг ингэж хэн хэлэх үү? Би өгш. За хэл. Миний аавын нэрийг C E N D S O K. Цэнцүх. Сайн байна. Миний аавын нэр Б A T Бата. E R D E N E. Батэрдэн. За өшөө. За. Маш сайн. За. Миний аавын нэрийг O D O N B A T A Улаанбаатар. За бүгд баяр хүргэе. Маш сайн байна. За хурууны үсгийг яах нь вэ? Өөрийн болон аавынхаа, ээжийнхээ, ахыхаа, эгчийнхээ, дүүгийнхаа тийм ээ? За бүр хань ижлийнхаа, эхнэр нөхрийн тийм хань ижлийнхаа, за мөн найзынхаа нэрийг бид нар яах нь вэ? Найзынхаа нэрийг бид нар яадаг нь бичдэг байх нь хурууны үсгээр ингэж илэрхийлдэг байна. За маш сайн. За өнөөдрийн анхны хичээл үүгээр өндөрлөж байна. Та бүхэн манай оролцогчтой хамтарч бас гэрийн даалгавраа дахин хурууныхаа үсгээ бас давтаж ирээрэй.